Монгол улсад орчин цагийн зэвсэг төвчин үүсэн байгуулагдсны 105 жилийн Монгол цэргийн өдрийг өгтөн Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гарган төрийн дээд цол хотон медалийг гартууллаа. Энэ хүрээнд Монгол улсын зэвсэг төвчний алдар спорт хорооны багш үндэсний бүхийн дасгалжуулагч, улсын харцаг өсөх ирээдүйд Монгол улсын гавьяат дасгалжуулагч цол тэмдгийг олгосон байна. Самбо бүхий олон улсын хэмжээний мастер улсын өсөх хэдрэх харцаагаа дэд хурандаа өсөх ирээдүйн дэвжэн дээрх уран барилдаан хүч чадлаараа Монгол улсынхаа нэрийг төвдлөхэд өндөрт өргөж ирсэн төдийгүй бүхийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж өөрийн мэдлэг туршлагаа залуу үеийнхэнд өвлүүлэн ирсэн. Тэр 2004 оноос Сэлэнг аймагт 5 хан бүхийн дэвжээг санаачлан байгуулж үндэсний бүх самбо, жудо бүхийн төрлөөр олон ирээдүйдээ хүүхэд залуусыг бэлтгэн сургаж гэлсэн юм а. 2016 оноос Батлан хамгааллын яамны харьяа алдар спорт хороонд үндэсний бүхийн дасгалжуулагчаар ажиллаж өнөөдрийг хүртэл олон амжилттай бүхчүүдийг сурхан хүмүүжүүлсээр байна. Үүний зэрэгцээ Апу компанид дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ NTV телевизэд үндэсний бүхийн тайлбарлагчаар ажиллаж залуу үеийнхэнд үндэсний бүхийн спортыг сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсаар байгаа юм а. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол цэргийн баярын босгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар гавьяат дасгалжуулагч цол олгосноо нь Батлан хамгаалах яам алдарт спорт хороо төдийгүй түүний үе үеийн шавнар болоод спортыг дэмжин ажиллагч үндэсний компаниудын баярт мөч байлаа. Батлан хамгааллын яамны харьяа алдар спорт хорооноос төрсөн 25 дахь гавьяат дасгалжуулагч болж байгаа юм байна. Тэгээд энэ сайхан баярт мөчийн маань одоо хуваалцах гэж ирсэн төрүүлж өсгсөн аав ээж түш тулж яваа хань ижил багш гэж одоо дуудахын эрхэм сайхан алдрыг одоо үртээсэн олон сайхан шавнар хамтран зүтгэгчид алдар спорт хорооны хамт олон манай Апу компани хамт олон NTV телевиз Чунглаа группийн хамт олон гээд маш олон хүмүүс ирсэн байна. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Анх 17 настай алдар спорт хорог өөрөө хайж одоо очсон. Энэ жил 28 дахь жилдээ алба хаажийн цэргийн жинхэнэ алба хаагч одоо болоод бас 26 жил болж байна доо. Тэгээ алдар спорт хорооныхоо түүхийн өдөр бас ойн жил шагнагдж байгаа баяртай байна. Шагнал багш маань гавьяат дасгалжуулагч юм эрхэм үнэтэй шагнал авсан маш их баяртай байна. Тэгээ багш маань одоо энэ спорт хороонд олон зуун шав бэлдэн штэ. Амжилтанд хүрэхийг хүргэж, хөлийн дөрөөнд гарын ганцанд хүргэсэн олон хүмүүсийг сайхан энэ үндэсний бүх гэдэг спортоор амьдрал ахуйтаа холбосон сайхан үйлс хийж явж байгаа. Түүний шавнараас Монгол улсын Арслан Орхонбаяр, аймгийн Арслан Баяр Чавлан тэргүүтээ улс аймаг сумын цолтой олон бүх төрөн гарч үндэсний бүхийн дэвжээнд амжилттай байлж байна. Өсөх ирээдүйн 2011 онд ардын өвслийн 90 жилийн улсын баяр наадамд 6 даван шүвгэрч Монгол улсын харцаг цолыг хүртэж байсан юм а.